Солонгосын ачаар эмэгтэй баатар болсон Монголын төлөөлөгчийн ганцхан үг Монголыг бүхэлд нь цочирдуулав гэсэн ийм гарч иртэй. Тэгэхээр би бас ингээд ямар утга учиртай юу болоод байгаа юм бэ болоо гэж бодоод ингээд. За тэгээ ороод харсан чинь тийм ээ Адиа тамирчин лавг учир тамирчин хоёр. Одоо ийм ярилцлага байсан. Тэгээд энэ болохоор сайн байна уу? Ирцай сувгийн заяа мэдчилж байна. Өнөөдрийн бичлэгээрээ уулзч чадаа баяртай байна. За ингээд өнөөдөр нэг сонирхолтой бичлэг та бүхэндээ бас хамтдаа хуваалцъя гэж бодсон юм аа. Миний хувьд сая YouTube бас YouTube дээр ямар бичлэг орсон байна гэж сонирхож явдаг л да. Тэгээд харж исэн чинь энд нэг их сонин гашиг таарлцсан. За тэгээ энэ болохоор одоо тийм ээ яг ямар суугаас гаргасан бичлэг байсан бэ гэхээр Солонгосын Уйдэ хан онны гэдэг ийм сууг байдгийн байна. Тэгээ энэ сууг дээр одоо гаргасан бичлэг байсан. Тэгээд энэ физикал Аз тэмцээний тухай одоо гаргасан бичлэг байсан л да. Тэгээд тэр дунд болохоор манай одоо монголчуудын тухай бичлэг орсон байсан. Тэгээд Монголд гарсан бичлэгийг Солонгос руу орчуулаад Солонгос хүмүүс ингээд хүргэсэн байсан. За энэ гарчин юу гэхээр тийм ээ Хангук тогтэгэ Ёжо Ёнгун тэн Physical Монгол Тэпюга Пансунэсэ тонжин хан мадие Монгол чонёк кёнаг гэж бичсэн байна. За тэгээ энийг болохоор одоо орчуулад бүцэх юм бол Солонгосын ачаар эмэгтэй баатар болсон Монголын төлөөлөгчийн ганцхан үг Монголыг бүхэлд нь цочирдуулав гэсэн ийм гарч иртэй. Тэгэхээр би бас ингээд ямар утга учиртай юу болоод байгаа юм бэ болоо гэж бодоод ингээд. За тэгээ ороод харсан чинь тийм ээ Адиа тамирчин лавг учир тамирчин хоёр. Одоо ийм ярилцлага байсан. Тэгээд энэ болохоор Санжаа YouTube-ээс авсан бичлэг байсан л да. Тэгээд энийг болохоор Солонгос руу орчуулад одоо гаргасан байсан. Энэ хоёр тамирчны ярилцлагыг одоо монголоор сонссон. Доор нь болохоор одоо яг бичгээр солонгос хэлээр ингээ орчуулж гарч ирсэн. Тэгээ ингээ харах юм бол солонгос хүмүүсээ зориулж гаргасан бичлэг учраас манай энэ хоёр тамирчны ярилцлагыг сонсоод солонгос хүмүүс бол маш их одоо комент бичсэн байсан л да. Тэгээд тэрийг нэлээ одоо сонирхож харлаа. За тэгээд та бүхэнтэйгээ бас хуваалцъя. За тэгээд хамгийн их лайк авсанаас нь эхлүүлээд ингээ хараад үзье. За тэгээд энд юу гэж бичсэн бэ гэхээр тэр даруу чин сэтгэлээсээ ярих юм аа. Энэ бол хүний жинхэнэ зан чанараа. Монголын ирээдүй ийм хүн чанарт байгаа гэдэгт итгэж байна. За дараагийн олон лайк авсан комментиг уншаад үзье. Солонгосын Ахмад тамирчид туршлагаараа албартайч Монголын төсвөр хатуужил хувь хүний сэтгэл татан байдал нь тэднийг энэ удирлын од болгосон. За дараа нь одоо юу гэж байна? Энэ удаад Монголын багийг хараад энэ улс маш том амжилт гарна гэдэгт итгэлтэй болсон. Ийм сэтгэлийн тэгээд төсвөр хатуужил зан чанар байхад ийм сэтгэлтэй улс хөгжихгүй байна гэж байхгүй. Дашрамт хэлэхэд монгол хэл миний бодсноос ч илүү сонирхолтой. Тиймээс би монгол хэлийг сурахыг хүсэж байна гэж бичжээ. За дараагийн олон лайк авсан комент маань тэгэхээр монгол руу явж үзмээр байна. За энэ комментүүдийг хараад үзэх юм бол тийм ээ манай монголын тамирчдыг хараад маш их одоо сэтгэл нь хөдөлж үнэхээр баярлаж тийм ээ үнэхээр эдгээр гайхалтай улсууд юм аа. Ийм гайхалтай улсууд байгаа юм чи Монгол одоо хөгжихөөсөр яах вэ гэсэн ийм зүйлийг бол одоо сэтгэлээсээ бичсэн байгааг хараад үнэхээр баяртай байна. За цаашаа явъя. Монголчуудын 70% залуучуудаа цаашдаа гэрэл гээдээ ирээдүүл одоо үлдсэн юм шиг байна гэж харагдаж байна. За тэгсэн чинь энд бас нэг сонирхолтой комент байна. Ганц надад юм уу эсвэл монгол хэл тийм зөөлөн сонсогдож байна уу гэж асуусан байна. Тэгсэн чинь тэр одоо асуусан комментний доор хүмүүс бас ингээ өөрийнхөө санаануудыг бичсэн байна л да. Магадгүй намуухан авиа нь ямар ч өргөлтгүй болохоор тэр байхаа. Гэхдээ Европ хэл шиг сонсогдож байна. Хараал эдмэр хэллэг хэрэгэлдэг хятадыг бодвол сонсоход хамаагүй таатай байна гэж бичсэн байна. Одоо монгол хэл сайн, хятад хэл муу гэсэн үг биш те. Зөвхөн энэ хүний л одоо санаа өөрийнхөө санааг бичсэн байна те. Тэгсэн чи дараад нь бас нэг хүн тийм ээ. Монгол аялгау зөөлөн хүчтэй бас тайвшруулдаг. Би монгол үндэсний дууг сонсох дуртай гинэ. За гэх мэтлэгээр одоо тийм хүмүүс өөрсдийнхээ санаа оноор бичсэн байна. За тэгсэн чи энэ бас маш гоё одоо сэтгэл шиг санагдлаа. Хамгийн сайхан үзэгдэл бол тийм ээ. Элсэн дээр одоо Монголын төрийн далбай байсан тийм ээ. Тэнд болохоор Монголын акробатч лавг учир маань Монгол үндэснийхээ туганд хүндэтгэл үзүүлж байгаа нь одоо сэтгэл хөдлөсөн. Тэгээ энэ бол эх орондоо ямар их хайртайг илтгэж байлаа гэж бичсэн байна. Тэгээ энэ бол үнэхээр одоо түүхэнд үлдэгч гэх юм уу тийм ээ. Үнэхээр гайхалтай ийм одоо дүр зураг болж үлдсэн. Тэгээ миний хувьд ч гэсэн бас тэгэж бодож байна. Энд бас нэг инээтэй комент байна л да. Тэгээ Монголын баг маш гэнэн шудраг армантик учраас надад таалагдсан. Би тэдэнд үнэхээр дуртай. Монголыг үнэхээр сонирхож байна. Япон хятадыг биш Монгол руу явцгаая гинэ. Хөөхөн комент байна. За дараагийн комментийг хараад тэдний ярихаар нь солонгос хэл шиг сонсогддог.
Ялангуяа дуудлага, ярих арга нь солонгос хэлтэй бараг адилхан. Тийм болохоор монголчууд солонгосоор сайн ярьдаг. За энэ бол үнэн шүү. Монгол хэлний өгүүлбэрийн дараал нь үгийн дараал нь солонгос хэлтэй адилхан. Мөн манай монголчууд эл энтер гэдэг үсгийг маш сайн хэлдэг учраас ерөнхийдөө бол монголчуудын дуудлага нь бол цэвэрхэн байдаг. За энд бас нэг гоё сэтгэл байна. За монголчууд бусад үндэстнийг сохроор дорд үздэггүй, харин ч хүндэлдэг. Тэгээ энэ нь бол тэднийг одоо тийм ээ дорд харагдуулдаг биш. Тэднийг улам бүр те бардам, гайхалтай хүмүүс гэж ботход хүргэдэг гэж. За тэгээ энэ бол яг үнэн шүү тийм ээ. Гадны орны хүмүүсээс өөрсдийнхөө монгол хүмүүсийн ийм одоо сайхан зан чанарыг одоо уншаад тийм ийм сайхан зүйлийг хараад бас үнэхээр одоо монгол хүн гэдэг утгаараа маш их баяртай байна л да. Ялангуяа гадаад амьдарч байгаа монголчууд маань бол Монголынхаа нэрийг бас тийм ээ муугар гарахгүй юмсан гэж маш их хичээдэг байхаа гэж боддог. За энд маш гоё комент бичсэн байна. Би монгол хүний үгийн эрхэм чанар, хүнлэг чанарыг мэдэрдэг. Тэдний бусдыг хүндэтгэл нь өөрсдийнх нь өндөр ёс суртахууныг илэрхийлдэг. За тэгсэн чинь энэ болохоор тийм ээ Монгол бол агуу улсаа хүнлэг шудраг улс 10 жилийн дараа маш их хөгжинө гэж бодож байна. За тийм ээ хөгжин. За Монгол орн маань одоо тийм хөгжин мандах болтугай. За энэ одоо ерөөл бат орших болтугай гэд дахин ерөөчи. За дараагийн хүний бичсийг харъя. Би Монгол 6 сар орчим байсан. Хүмүүс нь маш зөв. Энгиймээ санагдсан. Ялангуяа монгол дуунууд миний сэтгэлийг их хөдлөсөн. Тэгээ маш эрхэмсэг харагдаж байна. Энэ тоглогчдоос анх удаага Монголыг жихэн утгаар нь харж байгаа юм шиг санагдаж байна. Манай монголчууд зөв эрхэмсэг ийм хүмүүс бол зөндөө байхаа гэж бодож байна. Тийм бидтэй манайхаа өөрсдийгөө одоо хүлээн зөвшөөрөөд хөөрц цагаад байлгүйгээр тийм ээ яг энэ хүмүүсийн одоо хэлж байгаа шиг тэр сайн сайхан зүйлийг одоо ирээдүйд харуулаа явах юм бол Монгол орн маань зөв сайхнаар танигдах юм байна. Тэгсэн энэ бас аюу гоё комментсэн байна. Монгол ямар нэгэн зүйл тохиолдолд би тэнд байх болноо. Тэгээ яг л одоо найз их тийм ээ баярлаа гэж хэлсэн байна. Тэгээ Монголын баг үнэхээр гайхалтай байсан. Тэд монгол сэтгэлийг бүрэн одоо харуулж чадсан. За манай одоо хоёр тамирчны ярилцлагыг одоо сонсон шүү дээ. Сонсонгоо доор нь одоо бичгээр өөрсдийнхөө хэл дээр сонсон байгаа тийм ээ солонгосчууд. За тэгээ энэ болохоор дуугийн сонсоход их эвтэйхэн юм аа. Тэгээ энэ бол маш их тийм хүнийг ингэж эдгэж тайвшруулах хэл юм байна гэж бичсэн байна. Манай монголчуудын бүхэл зүйлийг одоо сайнаар харж, сайнаар бичиж тийм ийм одоо гайхалтай улс үндэстэн байдгийн байна. Дахин одоо шинээр харлаа гэж ингэж бичсэн байна. Тэгээд би эндээс бас юу бодож байна гэхээр тийм ээ ингэж одоо имийг зөв талаас нь, сайн талаас нь, эрэг талаас нь харж байна гэж байгаа маань болохоор энэ одоо солонгос хүмүүсээс тэр хэмжээгээр одоо сайн тийм ээ үнэхээр өөрсдөө гэрэл гэгээтэй сайн сайхан зан чанартай улсууд юм биш үү гэж миний хувьд бас одоо эсрэгээрээ бас тэгж бодож байна л доо. Тэгээд аливаа зүйлийг дандаа эсрэг талаас нь харж тэрийг тэгж бодож санаж бүр тэрийг хэлж бичиж явдаг тийм одоо бас хүмүүс байдаг тийм ээ. Гэтэл чинь тийм биш. Бараг энд уншаад үзэхэд бараг л одоо тийм ээ бүгдээрээ шахуу ийм сайхан комент бичнэ гэдэг бол үнэхээр гайхалтай юм аа. Тэгээд ийм сайхан бодлыг одоо үлдээж өгсөн энд одоо ажилласан Монголын холбож өгсөн одоо стаффуу те ажилчид энд оролцсон тамирчид энд одоо бүхэл хүч чадлаа зориулсан бүхэл хүмүүс одоо үнэхээр одоо талархлаа гэж хэлмээр санагдаж байна. За тэгээ энэ болохоор маш гоё бичсэн байна. За хааны үр сад юм аа. Энэ бол үнэхээр Монголыг нийтээр нь одоо ингээд баг дүгнээд хэлчихээр үг биш гэж юу гэж ингээд бичсэн байна. За дараагийн комент тэд бол маш элдэг, даруухан хүмүүсээ. Би монголчуудад дуртай гэд. За энэ тэгсэн байна тийм ээ. Үнэхээр нүдэн тунгалаг, арсан цэвэрхэн маш одоо царайлаг Ким Жи Хун шиг л харагдаж байна. Ким Жи Хун гэж алдартай хүн байдаг болтой. За энд нэг хүн болохоор эрчил Монгол явнаа. Маш их догдолж байна гэж бичсэн байна. Манай Монгол руу олон хүн ингээд очноо, догдолж байна гэдэг. Үнэхээр ингээд догдлоод одоо ботор очлоо гэж бодох тийм ээ. Тэнд байгаа манай монголчууд маань ч гэсэн үнэхээр одоо гадны жуулчдаа сайхан хүлээж аваасай, сайхан сэтгэл үлдээгээсэй гэж бодож байна. За энд бас нэг хүн ингээд бичсэн байна. Монгол үнэхээр гайхалтай юм аа. Монгол эмэгтэйчүүд хүчтэй. Хөөхтөр илэрхийлэл нь үнэхээр одоо сайхан байна. Монгол генд атаархаж байна гэх. Монгол бол жинхэнэ ах дүүс улс юм шиг санагдаж байна. Уран нуграаж ах үнэхээр царайлаг ханхүү шиг юм аа. Тэгээ түүний ярихад хэл нь үнэхээр ганган эгдүүтэй гой сонсогдож байна гэд. Лаг учир тамирчныг бол тэгээ олон одоо эмэгтэйчүүд гараашлаад авш байгаа тийм ээ.
За тэг гадныхны дунд монголчууд хамгийн сайхан зан чанартай юм шигэ. Тэг гадаад хүмүүстэй харьцуулсан мэдээ. Гадаад хүмүүстэй харьцуулахад монголчууд бол хамгийн одоо сайхан зан чанартай юм шигэ гэд. За тэгсэн чинь энд тийм ээ бас нэг хүн физикал Азийг үзээгүйч монгол оролцогчид өрмөц авраатай тэд үнэхээр сэтгэл татам юм аа. Тэгсэн чинь энд бас нэг хүн тийм энэ шоуны ачаар монгол 20 минут дотор зөрхөнд нь орж ирсэн. Би хүүтэй монгол руу заавал явнаа. Хүлээж аваарай монголоо гэдэг. Тэгээ 50 нухацтай ярьж байгаа нь үнэхээр гайхалтай юм аа. Монголыг чин сэтгэлээсээ мэдэрч байна. За тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ манай физикал Азад оролцсон тамирчдыг хараад мөн одоо энэ саяны хоёр ярьж байгаа тамирчдыг маань хараад тийм ээ. Тэдний одоо яриа спич ямар одоо сайхан юм бэ? Монгол орн ямар гайхалтай юм бэ тийм ээ. Энэ одоо яриагаар дамжуулаад энэ шоугаар дамжуулан үнэхээр Монгол орныг мэдэрлээ гэсэн хүмүүс маш их одоо байна. Тэгээд Монгол руу очноо гэж олон хүн хэлж байгаа шиг байна. Тэгээд үнэхээр одоо Монгол орн маань Монголд очисон ч гэсэн энэ одоо сайхан сэтгэлийг бас төрүүлээсэ гэж бодож байна. Тэгээд үнэхээр монголчууд одоо хаач явсан нэрээ бодож явдаг. Үнэхээр гайхалтай улсууд шүү гэж миний хувьд бас бодож явдаг. За тэгээд эхнээс нь дуустал хамт байсан танд баярлалаа. Үнэхээр одоо Монгол орн маань өвчин мандах болтугай. За ингээд өнөөдрийн бичлэгийг дуусгая. Танд энэ бичлэг таалагдсан бол хэрэгтэй хүнд нь түгээж болно шүү. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.